За сайн байна уу? Сайн байна уу та? Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна. Сайхан зогсож байна. За тэгээд хөдөлгөөний маань хөдөлж авч хүрэлцэн ирсэндх баярлалаа. За ингээд ярилцлаганд авцгаах уу? За. За тэгээд хоёулаа яриагаа эхлэх үү? За. Тэгэхээр Готопа гэдэг нэрийг чи би одоо сонсоод бас 10 гаруй жил болчихж. Бас байнгын анзаарч явдаг. Үндсэндээ одоо энэ Готопа, гүрүү Готопа маань хэрхэн яаж одоо бидний нүдэн дээр одоо хөвд ажиллагаа өргөжж байна. Өсч өндөж байна гэдэг бол анзаарч ажиллаж явсан хүн л дээ. Тэгээ өнөөдөр ингэж ярилцах хувьд одоо урилга хүлээж авсан дэх баярлалаа. Ер нь ингэхэд уугууд нутаг анахыг хүн бэ. Би ерөөхдөө Өвөр Ханга аймгийн Хужирт сумын уугуул. За аа маань бол Ар Хангаан хотонд Хужирт хоёр чинь нэг тэгээ хотонд гаралтай. Ээж талаасаа бол Үлзийт Хужирт гаралтай. Хуучин засгаар бол нэг л хошуу шүү дээ. Тий, хуучин засгаар бол нэг хошуу. Үүзэн засгаар хошуу. Элдэн байлын хошуу. Элдэн байлын хошуу гэдэг тий. Зөв. Сайн ноёны элдэн байлын хошуу. Тий. Одоо манай цогт хун тайжийн хамгийн том хүү Гармаа заан тайжийн одоо албатууд гэсэн үг. Зөв. Дээрвийн хошуунууд маань бол хойноосоо урагшаага одоо хангаагаас говь хүртэл энэ цулбууран нарийнхан одоо хошуудууд байсан. За тэгээд өвөлдөө бол хангаа руугаа орж өвөлжөөд зундаа бол говь руугаа очиод сайхан цусчдаг. Тийм л одоо сайхан. Тэгээд 2 3 4 сумын одоо Үлзийт, Хужирт, Ар Хангаан хотод төдөр ордын урагшаага Баянгол, Цант гээд зөв сумдууд ордог. Тийм сайхан нутгийнх л да. Үндсэн мэргэжил маань юу вэ? Үндсэн мэргэжил ТИС-ийн автоматикийн ангийг төгссөн. Автоматжуулалтын анги, автоматжуулалтын инженер. За тэгээд өөрийнхөө эзэмссэн мэргэжлээрээ улсдаа ТЭЦ 3-т 5 жил ажиллаа. За Монгол орныхоо гал голомтыг 5 жил сахисан гэсэн үг сайхан. За тэгээд эд бүтээн байгуулалт болж хахад нь оюутлогоод ажиллаж байлаа. Хэдэн жил оюутлогоод нэг 3 жил ажилласан. Тэгсэн үү? Тий. Ер нь тэгэл дараагаар нь номын үйлрүү орсон баха та. Тэгсэн. Ер нь бол багаасаа одоо бяцлал бүтээл, ном их сонирхдаг. Одоо буддын шашны номнуудыг их сонирхдаг байсан учраас одоо ингээ Бурхан багшийнхаа түүхийг судлаад Бурхан багш 32 наснда төгсгээрсэн, бодис зэрлэг төгсгээрсэн гэдгийг мэдчихсэн учраас өөрийнхөө 32 нас одоо дөхөө дэрэнгүүт дотроос яарч эхэлсэн л дээ. За ер нь бол ингээд бяцлал бүтээлээ эхлэе. Тэгээд бас одоо манай сайн багш нар байсан. Завхан аймгийн Яруу сумын одоо багш нар. За миний одоо яг номын багш маань бол Отгон Баяр гэдэг нэг залуухан сайхан тийм багш байсан. Тэднийхээ тусалцаагаар одоо бяцлал бүтээл Даяан Дэв гэдэг. Тэгээ 2010 онд Даяан Дэвод нэг жилийн Даяанаа дуусгаад тэгээ ерөөхдөө дээрээс одоо ингээд болсоо гэдэг дохио ирсэн. Тэгээд ер нь бол Даяанаа дуусгаад тэгээ багшлах ажил сурсан мэдснээр заах тэгээ улам баттгах аривжуулах энэ зам үрлүүг орсон доо. Ер нь бол одоо багш нар ламар маань одоо хэдийн наснаас эхлээд өөрчлөн энэ Бурхны шашны ном эрдмийг зааж эхэлсэн. 28 наснда уучраад тэгээд одоо шав орж буддын шашны ном заалгаж за хажуугаар нь бас инженер техник одоо шинжлэх ухааны номнуудаа бас хаяагүй. Ингээд ирээдүйд энэ хоёр маань нийлж нэг монгол хүний зохиосон сайхан одоо орчин үеийн шинэ бяцлал болно гэж бодсонгүй явж. За тэгээд бүх юм өөрийн гэсэн зам өртөө тэгээд зам өрөөрөө явж байгаа л одоо энэ сайхан бяцлаглалын багш болжээ гэж боддог. За одоо өнөөдөр дэлхийд даяар нэг 3000 гаруй төрлийн бяцлал байд юм гэсэн. Тэгээд өөрөөр арга зүйтэй, өөрөөр төвшний ийм бяцлагууд байгаад байна. Монголч улсуудын үед
Нийтэд янз янзын бэлтгэл дэлгэрч байна л да. Тэгэхээр энэ дунд одоо яг өөрөө чинь Готопа академийн одоо таны одоо энэ замчилж байгаа бэлтгэл маань юугаар ялгараад байна? За одоо дэлхийд даяараа бяцлаглалын арга зүйнүүд улам олширч хөгжөөд за Монгол оронд ч гэсэндээ ер нь бол маш олон бяцлаглалын төвүүд, за уламжлалт бяцлаглалын төвүүд, шинэ арга зүйн төвүүд ингээд нэгдэж явж байна. А манай бяцлал болохоор бол уламжлал, шинжлэх ухаан хоёрыг нэгтгэсэн одоо жинхэнэ монгол хүний зохиосон Готопа өөрийнхөө нэрээр нэрлсэн ийм бяцлал байна. За орчин үед одоо бяцлаглалыг одоо цагаа барихад одоо зориулж хийж байна. Одоо цагийг барихад бол одоо төгсгийгээр л гэж үзээд байгаа. За одоо цаг. За сүүлийн үед бол ярьж байгаа нь бол өндөр давтамж, ухамсарын тэлэлт гэдэг маш олон зорилгын үүднээс бяцлаглууд гарч ирж байна. За тэгэхээр энэ бүгдийг бол ерөөдөө цаг тухайд нь бид нар өөрийнхөө бяцлаглалын арга зүйд нэвтрүүлээд явж байгаа. Одоо хамгийн бас нэг энэ дээр яригдах гол чухал зүйл бол квантын ололт амжилтуудыг бас бяцлаглаа шингээсэн байх ёстой. Тэгжээж орчин үеийн хүмүүс ч одоо бяцлаглал бүтээлийг сонирхож эхлэв шүү дээ. За квант механик гэж маш том шинжлэх ухаан байна. 1900-аад оны үеэс эхлээд Альберт Эйнштейнээс эхлээд одоо Резерфорд байна. За тэгээд цаашаа Шрёдингер гэдэг маш олон эрдэмтэд үндэслсэн. Квантын энэ бяцлаглал одоо ч гэсэндээ оргилдоо хүрээгүй, бүрэн судлагдаагүй явж байна. Үүнийг судлахын тулд дэлхийн улс болгон квантын хурдсууруудыг их хийж байна. За бидний хамгийн их одоо мэдээлэл авч бяцлаглалдаа ашигладаг квантын хурдсуур гэх юм бол Франц, Швейцар хоёрын дунд Женев гэдэг хот байгаа. Тэр Женев хотын ойролцоо байдаг одоо Сёрн гэдэг байгууллага. За тэр бол одоо орчин үед бол их эрчимтэй шинжилгээ судалгаа явуулж байгаа. Тэр шинжилгээ судалгааг бяцлаглалдаа нэвтрүүлэхийг их да үр дүнгийн ашиглаж байгаа. Үр дүнгийн ашиглаж байгаа. Ер нь бол Готопа гэдэг маань өөрөөтэй нь одоо нэг Дорж Готов гэдэг нэрний Готов мөн үү? Мөн. Тэр нэрээр нэрлэгдсэн юм байна шүү дээ, тийм ээ. Ер нь бол манай бяцлаглал энэтхэгийн 84 шидтний арга зүйг өөрийнхөө бяцлаглалд тусгасан учраас энэтхэгийн 84 шидтэн одоо гигантнуудын маань нэрний ард бол одоо Па гэд залгагддаг үйл. За тэгэхээр өөрийнхөө одоо Готов гэд нэрний ард бол Па залгагдаад Готопа. Тэгээд Готопа юм байна, тийм ээ. Тий. Өөрөө чинь бяцлаглаар ингэж хичээлж байгаа энэ хүмүүсийн дийлэнх нь анх удаа бяцлал гэдэг юмд сонирхож ирж байгаа хүмүүс байх юм уу? Эсвэл ямар нэгэн бяцлаглаар явж байгаад шатахын тулд одоо өөрийгөө илүү хөгжүүлэхийн тулд одоо дараагийн өөр төрлийн бяцлал руу орж иж байгаа хүмүүс байна. Аль нь төлөвлөгөө байна? Бүх бяцлаглалын арга зүй үнэн зөв тэгээ өгөөчтэй байдаг л да. Ягаад гэвэл тэнд бол тухайн хүний оюун ухаан, дотоод далд ухамсар оролцсон ертөнцийн үннийг өгүүлсэн тийм сайхан бяцлаглууд байдаг. За тэгэхээр тэр хүн одоо сайхан бяцлаглуудын нэгэн одоо бяцлал нь болж мэндэлсэн манай бяцлал одоо бусад бяцлаглынхаа төвүүдтэй хамтарч одоо ард түмнээ гэгэрүүлэх, хамаг амьтанд туслах гэх мэт одоо энэ үйлийг эрхэлж байна. Ер нь бол одоо олон бяцлагал дамжиж яваад ирсэн хүмүүс бол одоо мэдрэмжтэй, ер нь бол одоо цаашдаа бяцлахад эвлэгхэн болсон байдаг. Анх удаа бяцлагж байгаа хүмүүс бас их сайн байна бас. За анх удаа бяцлагж байгаа хүмүүс одоо манай бяцлагалд ирснээр цоо шин одоо ертөнцийг танихад ямар нэгэн бас өөр ямар нэгэн хүний одоо үзэл санаа ороогүй тийм одоо цэвэр оюун ухаан дээр хүлээж авч байгаа учраас бас хүчтэй. Тэгэхээр аль аль нь л одоо 50-50%-тай ололт амжилт нь бас 50-50%-тай одоо бяцлаглаар олж авч байгаа одоо практик амжилтууд ба шүү дээ тийм ээ. Тэр нь бол өмнө нь бяцлал хийж байсан хүмүүст ч адилхан гэсэн үг. Огт бяцлал хийгээгүй хүмүүст ч бас адилхан гэсэн үг. Яг ололтын хувьд бол орон хамгийн дээд түвшний мэдлэгийг бол авах нь дамжиггүй. Тэр суралцж байсан хүмүүсийн хувьд 50-50 гэдэг. За.
маш богино хугацаанд маш их том амжилтанд хүрсэн тийм шавнар байна уу? За ер нь бол энэ бидний зааж байгаа энэ бясалгал маань бол сүнсний урлагийн бясалгал гэж явдаг. За сүнсний 6 чадварыг энэтхэгийн 84 шиддэнгүүд бол эзэмшээд за түүнийг нь бол Нарава богд системчилсэн байдаг. Тэгээд Наравын 6 ном гэдэг. Тэгэхээр хүн болгон сүнстэй, хүн болгон далд ухамсартай, чадвартай учраас энэ бидний зааж байгаа энэ Наравын 6 номын бясалгалыг сураал ерөөхдөө бол амжилт үзүүлж эхэлдэг. Одоо гигантны хэмжээнд л тэр номыг чинь системчилсэн байгаа шүү дээ, тийм ээ? Мэдээж. Тэгэхээр бол бурхан багш хэлсэн байдаг л да. Хүн болгон дотор бурхан болох үр үндэс байгаа, гэрэл байгаа гэдэг. Тэрийг нээж байгаа учраас амжилт олохгүй бясалгач гэж бол байдгүй. Ямар нэг хэмжээгээр олсон байдаг. Маш гой зүйлүүд ч байдаг. За одоо жишээлбэл Наравын 6 яг гэхээр бол одоо хүн өөрийнхөө сүнснээсээ гэрэлтэх чадвар нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь сүнсээрээ физик биенээсээ гарч аялах чадвар буюу пова гэж нэрлэдэг байгаа. За гуравдугаарх нь болохоор бол сүнсний бие биедээ одоо солигдох чадвар. Одоо юулах гэдэг. Одоо тэрийг бол юулах чадварын бясалгалууд бол энгийн хүмүүстэр ч ажиглаж яадаг. Жишээл одоо бөөнөр байна тийм ээ. Одоо өөрөөсөө дээш төвшний сүнстэй өөрийнхөө сүнсийг юулж сэлгэж байгаа гэсэн үг тийм. Одоо харьцаж байна гэсэн үг. За дөрөвдөх нь болохоор бол сүнс өөрийгөө хооллох, сүнс өөрийгөө одоо гаднах физик биеэнд дулаацуулах чадвар буюу бүлээний галын бясалгал гэж байна. За энэ бясалгалыг болохоор бол одоо агуу их бясалгагч Мелвогд хийж исэн гэдгээр алдартай. За тавдах нь болохоор бол одоо хүн болгон энэ насаа дуусаад дээд хэмжээс рүү шилжих чадвартай гэдэг бардын бясалгал гэж байна. За энэ бясалгалыг бол одоо монголчууд бол айл хэдийн дэлхийн бусад үндэстнүүдээс илүү ойлгоод одоо хойдохыг нь хүмүүс даатгыг л ингээ яваад байдаг шүү дээ тийм ээ. Бусад одоо үндэстнүүд бол тэгдэм үгүй юу мэдэхгүй. Ямар ч байсан одоо христийнхэн бол ертөнцийн эзэм нь одоо энэ хүний сүнсийг аварна уу гэдэг ингээ болчдөг шүү дээ тийм ээ. Монголчууд болохоор бол бүр нарийн соёлтой байна. 49 хоног дотроо шүүлтэн дуусаад төрөл авнаа гэдэг. Гэтэл бясалгаж байгаа хүмүүс бол одоо төрөл авахдаа маш хурдан авах илүү дээд түвшинд хүрэх гэсэн одоо сүнсний бардын бясалгалуудыг хийдэг. 6 дахь нь болохоор бол одоо зүүдний бясалгал. Зүүдний бясалгалыг болохоор бол одоо бүх хүн хийдэг. Одоо зүүдэн оновчтой яаж зүүдэлд сурах вэ? Энэ сүнсний чадварт орчдөг. Ингээд энэ 6 йогийг одоо нийлүүлээд бол гигантны эзэмших ёстой 6 ном буюу Наравын 6 ном гэж үзээд байгаа гэсэн үг шүү дээ. Энийг бол одоо сайхан зааж байна. За үүн дээрээ бол одоо Монгол ах уу, Монгол хүний оюун санаа юу нэмэгдсэн бэ гэхээр бол одоо билээхэн байгаа тэр сөөрнөөс ирж байгаа. За Оросын одоо дуугна бүх улсын тэр цөмийн хурцгуураадаас ирж байгаа мэдээллийг ашиглаад одоо нэмээд одоо квантын бясалгал болгосон байна. Энэ нөгөө уламжлалт Наравын 6 ном дээр квантыг нэмж өгсөн маш чухал. Дээрээс нь бас астрофизик нэмэгдэнэ. За сүнснээсээ биенээсээ гараад аялахаар ч одоо тодорхой орон зай хэрэгтэй. За тэгэхээр дэлхий дээрээ аялах уу? За сансар огторгууд аялах уу? Оршихуун хязгаарт хүрвэл юу авах уу гэдэг одоо хүн ухаан орсон цагаас тийм дотооддоо боддог одоо төсөөлж яадаг тэр зүйлүүдийг нь одоо бясалгал дээр яг шинжлэх ухааны үндэстэй бясалгалын үндэстэйгээр тэр очиж үзүүлэх тийм боломж гарч ирж байна. Ер нь бол танаа бясалгалын суур нь бол үр анхдагч суур нь хэдий үесхтэй. Одоо жишээлх юм бол ингээд одоо тэр богдын үед ч гэдэг юм уу ийм үед үүссэн гэдэг явдаг штеп. Энэ утгаараа яадаг юм Бадбасамбагийн үес ч гэдэг юм уу эсвэл одоо Зонковагийн үес ч гэдэг юм ингээд
тодорхой үйлчлүүд яваад байгаа шүү дээ бяцлаглалын түүхэнд. Танайх удаа тийм байсан. Манай бяцлаглалын анхны мэдээллийг ингээд судлаад үзэхээр бол 50000 жилийн өмнө түүнээс ч өмнө одоо байсан одоо Шумерийн үеийн бяцлаглал. За Шумерчүүд маань болохоор бол Дундад Аз одоо Ираны нутагт байсан тэр улс одоо их том улс байсан байна тухайн үед. За тэгээд тэр Шумерийн үед энэ бяцлаглуудыг хийдэг байсан мэдээлэл байдаг. Очирт хөлгөн гэж сүүл рүүгээ ингээд энэ Наравын 6 явагч нь ашиглаад ирэхээр очирт хөлгөн гэдэг урсгал бол авчиж байгаа. Энэ очирт хөлгөний элементэн дотор бол одоо хас тэмдэг байдаг, очир байдаг, хоонх байдаг. Гэтэл эдгээр бүгд маань хаана байсан бэ гэхээр Шумерийн үед байсан тэр одоо эртний одоо шавар номнууд дээр хас нь байж байна, очир нь байж байна. За тэгээд сансар огторгуун зураглалууд байж байна. Тэгэхээр бол хүн үүссэн цагаасаа өөрийнхөө одоо сүнсний урлагийг хөгжүүлж иржээ. Одоо 50000 жилээр тогтохгүй одоо хэдэн сая жилийн өмнөөс ч гэсэндээ энэ байсан байх гэж үзээд байгаа. За одоо бидний хэрэгэлдэг одоо бүх зүйл дээр хас тэмдэг байсан шүү дээ тэр үед. За хас тэмдэг маань бол одоо ямар хүн ойлгох уу гэхээр бол энийг повоо бяцлагал хийдэг хүн ойлгодог. За повоогоор ингээд гарахаар эхлээд дэлхийгээс гарнаа, нарны системээс гарнаа. Тэгээд галактик руу гараад ирэхээр манай галактик маань бол голдон одоо Сүмерүү гэдэг уултай 4 орооцтой тийм галактик. За гадныхан болохоор бол Milky Way гэдэг шүү дээ тийм ээ. За тэгээд сүүн замын галактик. Тэгээ энэ 4 орооцыг нь харахад бол одоо хас тэмдэг болж харагддаг. Тэгэхээр бол хас тэмдэг бол одоо повоо бяцлаглалын бэлэг тэмдэг л гэсэн үг. Энэ тэгэхээр бяцлагж явах явцад энэ бүгдийг одоо ингэж хардаг гэсэн үг. Тий, энэ бүгдийг яг л одоо өмнөх бяцлагчид урд өмнөний тэр гигантнуудынхаа хардаг зүйлийг л одоо орчин үед гэсэндээ хараад явна шүү дээ. Заримдаа ингээд галактикаас гараад харахад ир хас болцсон эргэжтэй. Заримдаа гарахад им хас болцсон эргэжтэй байхгүй юу? Тэрний яадгүй гэхээр бол өглөө дэлхий дээшээ харцсан байхад галактикаас гарахаар яадаг байх нь ир хас болж харагддаг. 12 цагийн дараа дэлхий эргэлдээ доошоо харцсан байхад повоо хийх юм бол галактикийн нөгөө тал руу гарна шүү дээ. Тэгэхээр им хас болж харагддаг. Тэгэхээр галактикийг нэг талаас нь харахаар ир хас, нөгөө талаас нь харахаар им хас болж харагддаг шүү тийм ээ. За тэгэхээр галактикийн одоо энэ дүрслэл буюу хас тэмдэг маань одоо эрч хүчний бэлэгдэл гэж одоо бид нар коммунизмын үед бол мэдэхгүй ер нь бол тэгж ирсэн байдаг. Гэтэл орчин үед ингээд бяцлагчид үзээд ирэхээр бол эрч хүч гэдэг чинь одоо бидний орон гэр юм байна, галактик юм байна гэж одоо гарч ирээд байгаа. За тэгээд Бурхан багш бол бас энэ 4 галактикийг тойрсон 4 орооцыг одоо судлаад нэр өгөөд тэгээд тэр дотор аялж исэн Абидарма гэж ном байна. За Абидарма ном нь болохоор Бурхан багшийн аяллаа протоколууд. За Бурхан багш сүнсээр аялаад бол одоо хамгийн гадна талын орооцыг бол харанхуун төв гэж нэрлэсэн. За өөрийнхөө байгаа галактикийн орооцыг болохоор бол замбуу төв гэж нэрлэсэн. Доторх талынхыг нь болохоор бол муухай дуутын төв. За бүр одоо тэр сүмбэр ууландаа ойрхон эргэж байгаа орооцыг бол үлэмж биетний төв гэж дөрвөн нэртэй энэ чинь. Орчин үеийн одоо шинжлэх ухаан яг тэр зарчмаар энэ 4 орооцыг бас олоод нээгээд ингээд галактикт ороод 4 орооц байна. Тэгээд нэр өгсөн байна. За одоо манай харанхуун төв гээд орооцыг маань бол Персен төв гэж нэрлсэн байна. Персен одоо бүслүүр гээд Персе. Персе гэдэг нь болохоор бол Персиус буюу одоо тэр Зевс бурхны хүүгийн нэр. Одоо тэр домгийн баатрийг одоо харанхуун твийг өгсөн байна. За одоо бидний амьдарч байгаа замбуу төв гэж одоо Бурхан багш нэрлсэн байгаа энэ твийг маань бол одоо шинжлэх ухаанд бол Орионы бүс гэж нэрлэдэг. Орион. Орион гэж ч одоо их дээр үеэс л их дуулсан шүү дээ тийм ээ. Орионы бүс гэхээр ч одоо
шүн бид нар ингээд сар битүүд шүн гараад харахад тэнгэрийн заад сар гэж байдаг. Энийг Орион гэдээ нэрлэсэн. Энэ чинь одоо манай зам бүтэв байна шүү дээ. Ер нь бол энд хуучин уламжлалаар тэвүүд за энэ орчин үеийн шинжлэх ухаанаар бол одоо энэ орооцсууд маань болохоор бол нэг орооц нь гэхдээ одоо хэдэн зуун тэрбум одноос тогтсон. Манай нар чинь тэр дунд байгаа нэг өчүүхэн одоо шар гэдэг од нь. Манайх нар гэж нэрлэж байгаа. За тэгээд одоо манайхаас дотор талын одоо бүслүүрийг маань юу гэж нэрлсэн бэ гэхээр бол Сагитар гэж нэрлсэн байна. За Сагитар гэдэг нь бас Грекийн домогт гардаг бас нэг том баатар байна. За яг сүмбэр уулын яг залгаа орооцыг болохоор бол Центаврын бүслүүр гэж нэрлсэн. Инхээр бол энэ нэршлүүд нь яг ингээд таарад байгаа байхгүй юу? Ингээд ямар ч байсан 4 л орооц байд юм байна манай галактикт тийм ээ. Тэгээд тусдаа нэрлэдэг юм байна. За тэгээд бид нар Бурхан багш бол тэр Абидара номондоо бол 2 дахь бүслүүрээс замбуу твээс урагшаа явсан гэдэг. Тэгэхээр Орионы бүсээс гарсан гэдэг нь бас яг таарад байдаг. Гадна талдаа харанхуун твгээд очтдгоо байхгүй Бурхан багш чинь харанхуун твгээд орчдөг. Гэтэл орчин үед бол персен твгээд орчдөг. Дотгошоогоо ингээд харах юм бол дуран аваа хөгжчөөд ингээд харах юм бол одоо муухай дуутын төв маань Сагитар, үлэмж биетний төв маань Центаврын бүс гэдэг ингээд яг таарад байгаа байхгүй. Тэгээ энийг Бурхан багш ингээд сүнсээрээ даван туулаад таана очсон байвал галактикийн төв сүмбэр уул гэдэг бол төв нөх гэдэг. Тэгтэл сүмбэр уул гэдэг төв дээр очиж исэн байна. Тэгээд одоо орчин үед бол энэ Абидарма номыг бол хүмүүс одоо дэлхийд даяараа нэг ойлгохгүй байгаа л да. Ер нь ингээд эртний судрууц чинь нэг талаасаа болохоор бол юм ёгтлож битсэн ч юм шиг эсвэл яг харснаа битсэн ч юм шиг байдаг учраас хүмүүс ч одоо алийг гэдгээ мэддэггүй. Тэгээд хүмүүс бол одоо эртний энэ сургаалыг бол одоо Библи дээрээс эрдэмтэд асуух асуулт их байдаг. Эрдэмтэд Абидарма Бурхан багшийн одоо бичсэн протоколоос асуух юм байдаг. Тэгээд юу гэж их асуудаг вэ гэхээр бол дэлхийд нийтэд алдартай асуулт нь бол сүмбэр уул хаана вэ? Тэгэхээр одоо энийг бясалгал хийж одоо сайн судлаагүй хүмүүс маань болохоор бол таамагладаг л да. Энэ бол сүмбэр уул гэдэг чинь Гемла уулыг байна гэдэг. Тэгэхээр Гемла уул нь болохоор бол Бурхан багшийн байсан үеэс болохоор бол хоошоо болчиход энэ итгэхийн хойдол чинь Гемла ба шүү дээ. Тэгээд төөрөгдөлд ороод нэг жоохон ингээд судалгаа гацаад байдаг байсан бол орчин үед бясалгал хөгжөөд ирсэн чинь сүмбэр уулч урдаа байдаг нь үний юм байна. Ингээд сүнсээрээ ингээд гараал харахад чинь үнэхээр л урд байгаа юм чинь. За тэгээд Бурхан багш чинь 2500 жилийн өмнө сүмбэр ууланд очиж ирсэн бол за орчин үед одоо ингээд бясалгал хийгээд харахад бас сүмбэр уулч урдаа л байгаа. Тэгэхээр ингээд Грацийг ингээд бид нар бас ингээд судалж байгаа юм л да. Тэгэхээр сүмбэр уул их зурдаа байсан. За 2500 жил манай нарны систем маань галактика тойроод одоо ингээд 1 грац ч гэсэндээ явцсан байх ёстой гэж тооцсон шүү дээ. Тэгэхээр тэгээгүй. Яг байрандаа байгаа. Тэгэхээр манай нарны систем галактикийнхаа төвийг 226 мянган жил нэг удаа тойрдог. Бурхан багшаас хойш чинь 2500 жил байрандаа л байгаа гэсэн. 226 мянган жилд нэг тойрд юм чинь ядаж нэг 10 мянган жил болж иж нэг 1 градус хөдлөхөр байгаа байхгүй тий. Зөв. За одоо манай нарны систем маань галактикийг тойрохын тулд цагт 1 сая километр дунджаар тийм хурдтай урагшилж байгаа. Маш хурдтай байгаас тийм ээ. Гэтэл цагт 1 сая километрийн хурдтай яваад одоо 2500 жил Бурхан багшаас хойш 1 градус хөдөлж чадаагүй шүү дээ. Тийм их агуу орон зай байх нь шүү. Орон зайд бол ойлгомжтой тийм ээ. Зүгээр 90 удаа түрүүн яриандаа учирт хөлгөн гэдэг нэг дурдчихлаа. Тэгэхээр эн чинь бол одоо нууц тарны ёс шүү дээ. Танах бол яг тарны бясалгал голлож хийж яах гэсэн үг. Тийм, тарны бясалгал хийн. Тарны бясалгал гэдэг маань болохоор бол яг гэхээр бол ер нь бол оршихуудах бүх зүйлийг хүмчилж амьд болгож бясалгал хийдэг. За одоо ингээд амьгүй зүйл гэж байхгүй.
Тэр бүгдийг амжилж харьцдаг. Одоо яг л одоо ах дүүтэйгээ харилцаж байгаа юм шиг тэр бяцлаглыг одоо очирт хөлгөн гэж нууц таринч гэж хэлээд байдаг тийм ээ. За энэ дотор бол одоо 5 махбодын онол орж ирж байна. За 5 махбод маань өөрөө амьд. За 5 махбод маань юу ордог гэхээр бол ус амьд, мод амьд, гал амьд, шороо чулуу амьд, төмөр, металл амьд гэж орж ирж байна. За тэгээд 5 махбодыг эзэмшигч одоо тусдаа эрхшигч бурхтууд байна. За одоо бол бурхан гэж нэг ярихгүй байна л да. Нэг аватараа гэж нэрлэдэг байгаа. Тэгж яриад байна тийм. Аватаруудтай маш сайн харьцаж байна. За тэгээд өөрийнхөө бие дотор байгаа бусад одоо далд ухамсарын төвүүдийг бас танина. За хүнд чинь бол далд ухамсарын олон төвүүд байна шүү дээ тийм ээ. Арай томхноос нь ярих юм бол одоо тархины төв байна. Зүрхний төв байна. За хэвлийн төв гэж байна. За хэвлийн төв бол одоо бүх амьдралын шийдвэр, бүх мэдээллийг боловсруулдаг одоо төвчний хэвлийн дотроо байж байгаа байхгүй юу? Одоо хүүснээс доош 4-3 заанд бүх зүйл одоо боловсроод тэгээд тархи руугаа одоо хамгийн сүүлд тархи руугаа мэдээлэл өгдөг. Инээх үү, уурлах уу, айх уу гэдэг. Одоо бид нар айхт чинь ингээд нуруугаар нэг юм дээшээ өгсөөд нурууны ус услаа гэж ярьдаг. Нурууны ус босгоод дээшээ явдаг шүү дээ. Тэр гүйдэл одоо биеэр гүйж байгаа тэр айдсын гүйдэл маань хаанаас явдаг лээ? Дээрээсээ доош явах уу? Доороосоо дээш явах уу? Босно гэхээр доороосоо дээшээ хөдлөв. Доороосоо дээшээ явна. Хамгийн сүүлд ус босно шүү дээ, тийм ээ? Үсийг босгоно. Тийм хүчтэй. Тэр хийнгүүд чинь мэдээлэл нь нүд чих хоёроор баруун зүүн судлаар ингээд нар сарны судлаар очоод хөвлөдөр болсроод тэгээд үр дүн нь хэсэг хугацааны дараа гол судлаар мэдээлэл өгнө. Айх юм байна. Энэ мэдээлэл би баярлах юм байна. Энэ бүх одоо мэдээллийг оновчтой зөв боловсруулах удирдахад ч одоо энэ нууц тарины бяцлал яваад байгаа юм. Яагаад нууц гэсэн гэхээр бол энэ ч одоо бас хэр варгийн хүн ойлгох, амьдралдаа хэрэглэхэд жоохон юутай ажиллагаатай учраас тэгэж нэрлсэн шүү юм да. Ер нь бол одоо чинь бас нэг шашны материализм гэж нэг ойлголт байна шүү дээ. Эд шүтгч гэдэг юм уу нэг тийм юу болоод их хориотой байдаг гэдэг. Энэ интерес хамаарат хэрвээ одоо энэ нууц тарны шидийг эзэмших юм бол буруугаар ашиглаж магадгүй үүднээс нууцлсан юм уу? Эсвэл одоо бүр одоо үнэхээр тийм нууц чамд байх ёстой учраас нууц гэж яриад байгаа юм. Ерөнхийдөө бол нууц тарны элементүүд маань бол хүний хүнсний үүлийн үрийг маш эрчимтэй шатааж үүлийн үрийг багасгаж нингэлдэг. Тэгээд нууц тарин буюу одоо очирт хөлгөнд орсон хүн бол 100% үүлийн үрээ нойлох ёстой. Хагас дутуу нойлчих юм бол дараа төрөл авалт хэцүү болдог. Жишээ ярил л одоо ингээд 100 кг үүлийн үртэй байх юм бол 100 кг хүн болж төрнө. Тийм ээ. Гэтэл нөгөө маш агуу одоо тэр үүлийг маш хурдан нингэлдэг одоо тэр арга зүүнүүдийг ашиглаад 1 грамм дээр аваач. Араа нойлгүй тийм ээ. Тэглээгүй 1 грамтай. Тэгээд 1 граммаа устгах чадалгүйгээр одоо нингэлж чадалгүйгээр ингээд нас орлаа гэж бодъё л та тийм ээ. Тэгэхэд шүүлтэн дээр очиод 1 грамм амтан болох магадaltaй л гэж үздэг. Ер нь бол нөгөө магадлал нь тийм байх юм шүү. Яг үүндээ бол тийм болсон уугүй юу гэж хүн төрөлхтөн батлаагүй мэдэхгүй шүү дээ тийм ээ. Ер нь бол эрсдлийн одоо бяцлаглаар бол тийм л дүр зураг гарч ирээд байгаа байхгүй юу. Тийм учраас хүн бол очир төлгөнд бол нэх орох гээд байдгүй. Ягаад гэвэл одоо үүлийн үрээс 1 грамм үлдэхэд л 1 грамм амтан болно. Нөгөө 100 кг сүнстэй байжгаад 100 кг нэг сайхан барилддаг залуу болох гээд дараа насандаа байх байсан чинь тэрнээс л одоо нөгөө сэргийлж нууц байлгасан дээр юм байна. Энийг одоо ингээд нэгдүгээрт бол ингээд тангараг өргөөд нууц тарны тангараг өргөөд
би 100% одоо итгэл үнэмшлээ алдахгүй тэгээд үүлийн үрээн 0 болтол нь бясалгаж чадна гэсэн хүн ордог учраас энийг бол олон нийтэд бол гаргаагүй юм шиг байна шүү. Танаа шавнар бол одоо яг тийм ийм тангараг өргөд Тэгин. бясалгалаа. Одоо нэг л очир төлгөнд орсон бол тэгээ эргэл туцалтай байхгүй. Одоо үүлийн үр бол нэнгэрсэн байгаа. Гэгэрхээс өөр арга байхгүй. Гэгэрх нь ойлгомжтой болсон. Тэгээд бол одоо дараа төрөл авалт дээр бол дээд хэмжээс рүү орно. Ер нь бол бусад хөлгөн болохоор бол буйны жингээ өсгөжөөж одоо агуу сайхан том төрлүүд авдаг. Одоо тэнгэр төрөл авж байна, архад төрөл авж байна, лусын төрөл авж байна, их сайхан буянтай хүний төрөл авж байна. Ер нь бол энэ одоо танин мэдхүйн бясалгал чинь бүр амьдрал руугаа ороод ирэхээр бол одоо хойд насны ирээдүйн асуудалтай холбогдоод эхэлж байгаа шиг байна. Ямар одоо бясалгал хийвэл сайн бэ гэдэг. Ер нь ихэнх хүмүүс бол буйныг сайхан хураах тийм бясалгал байдаг. Очир төлгөн болохоор бол нэгэн насанд дээд хэмжээст хүргэх одоо энэ дэлхийн хэмжээснээс өөр хэмжээс рүү оруулах тийм бясалгал шүү дээ. Учир нь одоо их хар нүгэл хийх юм бол тамад оччин. Буян хийх юм бол тэнгэр рүү гарчин. Очир төлгөн чи энэ бүгдийг чинь бүр аль алийг л нэмлээд өгдөг. Одоо нүгэл байхгүй, буян одоо бас баг нойлно. Ингээд бол ямар төвшний амьдралаар амьдрах уу гэхээр бол бодисодвын төвшний ямар ч үүлийн үргүй төвшөнд амьдардаг гэдэг. Одоо монголчууд чинь үүлийн үргүй гэдэг нэг сайхан үг өгдөг шүү дээ. Тэр чинь очир төлгөний мэдлэгтэй байсан хүмүүсийн үг байна шүү дээ. Үүлийн үр байхгүй. Тийм сайхан одоо төвшөнд амьдарч чаддаг. Тэгэхээр нүгэл үений хувьд бол тэг болчихно. Тийм. За энийг болохоор бол одоо очир төлгөнд бол өөрийгөө очир төлгөнд зориулж чадах одоо ар гэрээ авч явахад нэг хүндрэлгүй хаад ноёдууд их хийдэг байсан байна. Тийм учраас хаадын бясалгал гэж явж байна. За бас одоо хаадууд маань бол улс төрийг ингээд удирдах байхад бол асар их үүлийн үрийн юунд ордог л доо одоо харилцаанд. Жишээл одоо гадны улс орон төрөнгөөлөх гэдэг бол дайн хийн. Эсвэл одоо бусад улстай мэтгэлцэх гэдэг маш одоо юм. Ерөн зардлаг шийдвэр болгон заавал хүний хөв тавилантай холбоотой учраас тэгээ бас одоо гэмт хэрэгтнүүдийг шийтгэн гэх мэт одоо ингээд болохгүй юмнууд л оролцсон шүү дээ, тийм ээ. Тийм учраас хаадууд бол энэ бүгдээс өөрийгөө хамгаалахын тулд очир төлгөнд ороод тэгээд үүлийн үргүй амьдрал шилждэг. Тэгээд үүлийн үргүй амьдралд шилжихээр тухайн одоо эрхэмсэгдээд одоо тэр хаантны цаашдын амьдрал нь бол юу ч хийсэн аз жаргалтай үүлийн үр хураахгүй байгаа мэддэг. Чөлөөтэй одоо ард түмнээ асран хамгаалах, харийн дайснаас хамгаалах чөлөөтэй болчихдог. Одоо хамгийн сүүлийн үеийн жишээ гэж ярихад бол манай 8 дугаар богд байна да. За 8 дугаар богд маань бол одоо 5 замын дайныг хийсэн. За тэнд бол одоо маш олон Монголын талаас ч тэр тухайн үеийн одоо тэр дайсны талаас ч тэр ч одоо өөр төр байсан шүү дээ, тийм ээ. Тэр гадны өөр төрийн тэр бодлогоор тэр чинь одоо дайн хийж байгаа шүү дээ. Тэгэхэд бол богд маань бол бүх цэргүүдтэй хэлсэн байгаа шүү дээ. Ямар ч одоо зүйлээс айх юм байхгүй би бүгдийг даажгаа. Тэгээ богд тухайн хүмүүсийн одоо тэр тухайн дайны явцад болж байгаа зүйл одоо тэр нас барсан бүх цэргүүд, дайсны болон өөрийн цэргүүдийг хамаг амьтныг одоо хайрладаг хүний үүднээс бол нэг толгой торг. За одоо нэг 100 м юм да, тийм ээ. 100 м торг байсан гэж байна шүү дээ. Тэрний утас болгонд шингээгээд сууж исэн гэж. Тэгээд нөгөөдөл дайн дууссаны дараа бол дээш нь өргөцсөн. Одоо тэнд бол хохирсон хүн байхгүй боллоо гэдэг. Тэгэхээр одоо тэр олон хүний амь настай холбоотой улс төрийн хэрэгт бол өөрөө гигантын хүн. Тийм ээ. Тэгэхээр үүлийн үрээ нингэлсэн энэ очир төлгөний арга зүгэл хэрэгжилж энэ бүгдийг явуулдаг байсан байна. За
бусад одоо дээр үеийн Хувлаа хаан бол одоо буддын шашныг Монголд асар их дэлгэрүүлсэн хүн. Тэгэхээр Хувлаа хаан бол хамгийн их дан хийсэн хүн шүү дээ. Одоо Чингис хааны ач. Өмнөд Сүн улс, Япон гэх мэт одоо бидний түүхийг мэднэ. За тэгэхээр энд бол одоо ямар хэрэгцээ гарсан бэ гэхээр бол энгийн хүний үүлийн үрийн зарчмаар ингээ явах юм бол одоо үүлийн үрдэ баригдах юм байна. Одоо хойд нас бол хэцүү болох юм байна гэдээ бол очир төлгөнд орж очир төлгөний аргаар бол өөрийгөө бол гэгэрүүлсэн байдаг. Одоо дараа төрөлгөдөлтэй холбоотой ойлголт байна уу? Эсвэл ерөөсөө ингээд нүгэл буйныг тэнцүүлж нойлоод тэглээд тэгээд одоо дараагийн дээд оршихуд шилжих тухай асуудал байна уу? Энэ насандаа улс орноо зүг зүйтэй удирдах. За тэгээд дараа насандаа тэр энэ насандаа хийжсэн үлийн үрт хамаарахгүйгээр дээд оршихуд шилжих. Тийм арга зүй. Өөрөөр хэлбэл дараа төрөл гэж бараг байхгүй гэсэн үг тийм үү? Ер нь бол энэ арга зүйг бол одоо тэр Сүмерийн үеэс эхлээд тэгээ Бурхан багш маш сайн хөгжүүлсэн байна. Бурхан багш ч одоо очир төлгөний номлолыг тавьж байсан. Очир төлгөний хамгийн анхны одоо Бурхан Дүүнхөр гэдэг бурхантай уулзж байсан. За тэгээд бол сүүлийн үед болохоор бол Дүүнхрээс гадна бас дахиад 3 бурхан нэмэгдсэн үеүүд одоо орж ирдэг. За тэр үед нь болохоор бол одоо Гүрүүрийн бүүчи буюу Ловон Бадамжина агуух бясалгачийн үе байна. За 80 түүнээс хойш 84 шидтний бас үе байна. Ингээд бол бясалгалын хөгжил улам боловсронгуй болоо яваад байсан байна. Одоо 84 шидтэн гээд одоо бясалгач маань бүх мэрэгжлийн хүмүүс байсан. За Индрабоди гэж хаан байсан. За тэгээд түшимлүүд байсан, худалдаач нар байсан, лам нар байсан. Ингээд бол одоо эмчнэр, тэгээ бүр хулгайч нар байсан, анчид байсан. Тэгэхдээ өнөө үүлийн үргээр амьдрахад суралцсан учраас тэр бүгд нь бол одоо төгсгийгээр л хүргэсэн л гэж үздэг байна шүү дээ. Тэгэхээр энэ 15 жилийн хугацаанд танаа төв одоо эсвэл актем боллоо шүү дээ. 15 жилийн хугацаанд ингэж ажиллахад хичнээн хүн одоо танаа бясалгалаар хичээлдэг. Хичнээн шаардлага чинь 15 жилийн хугацаанд бол 5000 гаруй хүнийг бол очир төлгөний мэдээлэлтэй танилцуулсан байна. За 5000-уулаа бас одоо үүлийн үрээ нэмэглэх өөртөө ихтэй одоо ажил үйлсээ сайхан явуулах энэ арга зүйд суралцсан байна. Түрүүн би нэг бичлэг харж яасан гүртэнгүү тусаар гэж яах юм. Тийм. Энэ ямар холбоотой байна? Зүгээр л одоо нөгөө хөндөр мэдрэмжтэй хүмүүс ирээд тэгээд яг өөрсдийнхөө тэр юугаа олдоод яаж гин үү? Эсвэл одоо танаа бясалгалын сургалтын арга зүйтэй холбоотойгоор болсон гэж гүртэнгүүд өөр бусад төрлийн юм госч дуртнуудын юуг илрүүлээд байна уу? Ер нь бол Наравын 6 номыг эзэмшээд эхлэхээр бүх хэмжээст ажилдаг болчдөг. За бүх хэмжээст ажиллаад ирэхээр одоо ийм хэмжээсийг эзэмссэн хүмүүсийг олон мянган жил хүлээчихсэн тийм дээд оршинлууд тэр хүлээж идэл гинт гэрэл гардыг байна л да одоо тэр эзэмсэн хүнээс. Тэгэнгүүт эрвээхээ цугларж байгаа юм шиг ингээд олуулаад цугларж ирнэ. За тэр цугларсан тэр дээд хэмжээсийн амьтад маань өөртөө таалагдсан хүмүүстэй холбоо тогтоогоод багштай холбогдъё гэж санал гаргадаг юм шиг байна. За тэгээд тэд нар маань бол ингээд бясалгач маань энгийн хүмүүс л ирдэг л дээ. Ямарч эхлээд бол ямар нэгэн мэдрэмж дээр байдгүй хүмүүс ирдэг. Тэгээд аяндаа энэ Нарвын сүнсний урлагаар ингээд хичээллээд эхлэнгүүт сүнс нь хөөх ингээд товиржоод ирэнгүүт бусад одоо өндөр хэмжээсийнхээ оршинлуудад хоогддог. Тэгээд тэр өндөр хэмжээсүүд оршинлууд маань одоо манай бясалгал дээр бол их ирдэг. Одоо нэг хүмүүсийн яриад бичээд байгаа нөгөө сүнс сэрхүү гэж яриад байгаа чинь одоо наац юм уу? Тийм. Сэрэх тэгээд чадваржуулах гэсэн одоо замууд явж штэ. За ингээд ирэхээр бол одоо тэнгэрүүд орж ирсэн нь болохоор ойлгомжтой бөөнөр.
буддын одоо тэр шашных ч юм уу эсвэл одоо сансар окторгуун авраг том биетүүдийг болохоор бол чойжин сахиус гэдэг. Чойжин сахиусууд ороод ирэхээр бол гүртэн болоод байгаа. Тэгэхээр бол тэр бөө гүртэн хоёрын чинь ялгаа чинь тэр оруулж байгаа оршинлын том жижигийн ялгаа байгаа шүү дээ. Гүрүү багштай холбогдох хүсэлтэй одоо том одоо оршинлууд, дээд оршинлууд бол хүлээж л байгаа. Тэгээд яг таалагдсан хүмүүсээ өөрсдөө уучраа олоод янагсан. Өөрсдөө тэрүүгээрээ ивэ олоод тэгээд хүрээд ирдэг. Гүртэн чоожин тэр болох гэж ирээгүй тийм ээ. Ингээд сүнсээ хөгжүүлэх урлагт суралцаж байтал одоо хажуугаас дээд оршинлууд аяндаа ингээд холбогдъё гэж байна. Яах вэ гэдээ асуудаг. За гүртэнгийн тухай бол ойлгомжтой манайхан бол мэддэг. Монголчуудын төдийлөн сайн мэддэггүй зүгээр яг ярианд нь үлдчихсэн. За ном бичихд бол ганц нэг дурдлаглуудын байгаа нэг юм бол өвчин гэдэг ойлголт байгаа юм. Тэгэхээр энэ өвчин гэдэг нь ямар учиртай юм, ямар төвшнийг юм. Ер нь монголчуудаа яаж холбогдож байсан? Гүртэн бол дээд оршинол сахиус одоо номын сахиусыг буулгаад байна. Төвчин гэд ирэхээр бол сахиустай харьцахгүй. Ер нь бол ядан бурхныг бясалгаж дүрд нь орж одоо шид бүтээлийг нь үүсгэж байгаа. За төвчин гэдэг маань бол шид бүтээлчин гэсэн үг. Гүртэн гэхээр бол одоо харьцагч, дамжуулагч гэсэн үг л дээ баг. За тэгэхээр ер нь бол төвчөнтэй бид нар түүхийнхээ туршид одоо баян хамт ирсэн. 10 дугаар богд өнөөдөр байна. За анх дугаар богд одоо жанар зан узар маань бол одоо Жавзан дарнат гэдэг хүний хойд дүр. Жавзан дарнатын урд дүр нь болохоор бол наваг жадав төвчин гэж байсан. Тэр нь болохоор бол одоо 9 дугаар зууны үед амьдарч байсан. Одоо хар нөмөрхт наваг жадав гэхээр хар нөмөрхт гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энэ хүний одоо энэ төвчингийн хойд дүрүүд сүнснийх нь аялал өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт явж байгаа гэсэн үг. За энэ эдгээр 84 шидтний өөр одоо төвчин дүрүүд бол Монголд зөндөө байна шүү дээ, тийм ээ. Одоо Нарванчингийн дүр байна. Ингээд бол маш олон төвчингүүд байна. За ерөөсө төвчин гэж хэлэхгүй байгаа бас биш өмнөх дүрүүд дээр бол төвчин. Одоо анхны дүрүүд нь төвчин гэж явагдаж байгаа. Сүүл рүүгээ бол хутагт хувилгаан гэж явж байгаа. Гэгэнтэн гэдэг ингэ явагдсан юм байна, тийм ээ. За Монголд бол алдартай төвчингүүд бол хувьсгалаас өмнө бол байсан. За одоо Богд хаан өөрийнхөө ажил үйлсийг даатгадаг байсан. Дашторж төвчин гэж одоо хүрээний хууччлуулах ярьдаг. Дашторж төвчингийн яриаг ярихад бол одоо том засал хийсэнтэй адилхан болсон гэж ярьдаг. Тэгээд хүмүүс бол одоо хөгшин лам нар маань уулзаад дашторжийн нэг паян түүхийг ярьчихтал тэгэл болоо авчлаа гэж үздэг байсан. Одоо увсад улаан лам гэж тэр малчин суманд байсан. Улаан ламын түүхүүд их байна. Ийм сайхан төвчингүүд байна. За тэгэхээр төвчин хүн маань болохоор бол одоо тэр догшин ядан бурхан гэдэг тантрын 4 догшин ядан байдаг. За сандуун төвчингүүд байна, дэмчгийн төвчин, жидрийн төвчингүүд байж болно, дүүнхрийн төвчин байж болно. Энэ 4. За нийлмэл тантр гэж бас байдаг. Тэр нь болохоор бол одоо ямандгийн төвчин гэж байна. За мах галын төвчин бас байх боломжтой. За эдгээр маань болохоор бол сахиус биш. Маш догшин ядмууд. Тэгэхээр ядан бурхны дүрд орж ивэл төвчингүүд болж байна да. За дашторж төвчин бол одоо ямандгийн төвчин байсан. За ямандгийн төвчин одоо юугаараа одоо ялгагддгүү гэхээр бол 34 гартай сэлмэн ивэртэй үхрийн одоо дүртэй тийм ямандаг одоо яадаг штэ. Ядан бурхан байдаг штэ. За тэгэхээр бол голцуудаар хийж байгаа үйлүүд нь болохоор бол залгих одоо том үхрийнхээ хэлээр татаж аваад залгих малгих ч юм уу. Одоо дашторж төвчингийн түүхэнд байж байгаа л да. Одоо нөгөө Монголыг тусгаар тогтносон гэд тухайн үед бол одоо нэг улсаас айх тэр их юм том юм орж ирлээ. Тэрийг дашторж төвчин 7 хоногийн дотор идэж дуусгаж гинэ гэсэн тийм үүдэг. Төвчин хүн одоо ороод ирэхэд чадлын шалгах гээд одоо нарийнхан утас
тэр дээд тотхон дээр татцсан байсан чинь 3 хуваагдаж унсан. Одоо 2 эвэр нь шатаагаад явцсан ба шүү дээ. Тэр утсыг тийм өдөр яриануд байдаг. Төвчнгийн одоо эзэмших ёстой ном нөгөө л одоо Наравын 6 ном байна. Сүнсний урлаг. За сүнсний урлагийн хамгийн дээд хэлбэр чинь нөгөө догшин ядмууд болж байна. За ингээд нуус тарин руугаа ингээд ороод ирэхээр бол түрүү ярьсан шүү дээ. Хүний бие дээр ингээд бүх ядан бурхтууд аватараа нар гэж байгаа юм л да. Орчин үе аватараа нар бие дээр ингээд битүү чигдсэн байдаг. Тэр дотроос бол нэгийг нь сонгож хөгжүүлж байгаа гэсэн үг. Жишээл одоо хүний тархинд чинь бол 4 их ядан бурхан, тантрын 4 ядан бурхан одоо байж штэ. Хоосон чанар буюу сандуу болохоор бол хүний хоосон чанарыг одоо даадаг тарих гэж байна. За энэ бол зүүн тарих. За зүүн тарих бол одоо мөрөөдөл, баяр хөөр, төсөөллийн тарих. Энийг болохоор бол одоо аватараа нь бол сандуу. Баруун тарих бол тооцоол. Тусдаа үүрэгтэй. За тооцооллыг тэр номлол дотроо тооцооллыг ингээд номлосон зүйлүүд нь юу гэхээр бол дэмчиг. За дэмчиг бурхны одоо орон бол одоо баруун тарих. Цагийн хүрд буюу одоо ой санамж. Ой санамж чинь өнчин тархинд одоо толгойн ардталт байна. За гар хөлийг хөдлөгдөг ядам сахиус маань болохоор бол дунд тархинд одоо нуруу нухастай холбогдсон дунд тархинд бол одоо эрдэнэ бүтээгчдэг жидэр бурхан. За жидэр аватараа болохоор бол 16 гартай эд баялгийг бүтээдэг, сансар охторгууд бүтээдэг. Энэ одоо ядмууд бол хүний бие дээр байж байна. За ингээд цаашаа ингээд судлаад ирэхээр бол одоо охторгуун биетүүд дээр байна. За нарны системд энэ дөрв чинь өөр өөрийнхөө үүргийг эзэмшиж байна. Галактикт энэ дөрв байна. Дөрвөн орооцтой энэ дээр ч бас одоо нөгөө бурхтууч ажиллаж байна шүү дээ бас. За цаашаа яваад бол одоо сансрын хүрд буюу Big Bang. Big Bang дотор энэ дөрвийн одоо оролцоо маш их. Одоо ирээдүйн замын тодорхойлох, тооцоолох, ой санамж бас огторгуун бүтээл бүгд байна. Ингээд цаашаа явсаар байгаад одоо бүхэл оршихуй ертөнц сансар огторгууд гараад ирэхэд бол энэ дөрвийг бол голчилж үздэг байна. Тэгэхээр хаасаагүй оршиж байгаа энэ зүйл маань одоо квантын жижигхэн төвшнөө сансар огторгуун бүх оршнол дээр байж байгаа энэ дөрвөн ядмыг л одоо бариад авахд альч төвшин дээрээс нь бол бид нар энэ төвчнгийн шид бүтээлийг бол олж болно л гэсэн. За ингээд 2026 оны 6 дугаар сарын 6-нд одоо Готапа академийн үүсгэн байгаад үснэ 15 жилийн өмнө. Тэгэхээр энэ 15 жилийн хугацаанд 5000 орчим хүнийг бол одоо энэ өөрийн бясалгалын замнууд чиглээ. Түүнээс гадна одоо энэ юу гэдгийг танаа үндсэн үйл ажиллагааны чиглэл голдох чиглэл болсон өөр чиглэл байна үү? Бясалгалын арга зүйгээ заахаас гадна бас ном тохиомол за зөв амьдрах арга ухааны сургалтууд, байгаль орчин, бусад одоо 6 зүйл хамаг амьтантайгаа зөв харьцах энэ бүх одоо арга зүйг тусгасан номууд, тохиомлууд дээр гаргадаг л да. Зөв. Тэгээд энэ 15 жилийн хугацаанд эн чинь нэг талдаа бол яг одоо ингээд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа боловч нөгөө талдаа эн чинь асал одоо хүнтэй харьцах одоо хүний сэтгэл зүйтэй харьцах юм дадлах бас яваад шүү дээ. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээний туршлага ажиглалт байгаа. Тэгэхээр энэ 15 жилийн хугацаанд за жишээ нь танаа төв тандж байгаа энэ хүмүүсийн хувьд бол ямар өөрчлөлт гарч ирсэн шиг байна. Одоо 15 жилийн өмнө ямар нэгэн бясалгалыг сонирхоод явж байсан тэр монгол хүн өнөөдрийн сонирхож байгаа монгол хүний хооронд ялгаа байна. Гадны одоо тэр бүх мэдээлэл одоо цаг дээр байх эрүүл мэнд, зөв амьдрал энэ бүх зүйлүүд нь энд заагдж байгаа учраас
одоо хүмүүсийн хувьд бол ямар нэгэн асуудал байдгүй л дээ. Тэгээс одоо манайх ч нь бол тэр хүмүүсийн ирж байгаа одоо тэр шалтгаануудад зориулсан арга зүй одоо 60-аад төрлийн арга зүй зохиогдсон байна. Тэгэхээр тэр болгон одоо тухайн шаардлагатай байгаа арга зүйгээ тухайн хүн сурчиж байгаа гэсэн үг. За жишээлбэл одоо эмчилгээний арга зүй байна. За эмчилгээний арга зүй нь болохоор бол одоо манайх ч нэг тарины эмчилгээний арга зүй гэдэг одоо шинээр гаргаж ирсэн. За хүний дотор байдаг тэр бүх эд эрхтнүүд дээр байдаг тусдаа байгаа тэр аватараа тэр аватарануудтайгаа харьцаад эхлэхээр хүн чинь идэгчдэг. Энийг бол орчин үед бол өөрийгөө эдгэх далд ухамсар гэж их ярьдаг болж л дээ. Манайх бол араа өөр өнцгөөс нь тэр дотор байгаа одоо ухамсарын биетүүдтэй нь өөрсдөнтэй харьцуулах зарчмаар одоо эмчилгээний бяцлал явж байна. Харин бас одоо эмчилгээний бяцлал гэхээр үр дүн нь бол шууд мэддэггүй тодорхой хугацааны дараа илэрч гэнэ үү бүгэн дээр. Ер нь бол тодорхой аватарануудтайгаа ингээд өөрөө харьцаад ирэхээр үр дүн нь шууд мэдэгдэнэ. Яг ингээд суудлын дээр. Тэгэхээр тарны эмчилгээ гэдэг маань өөрөө эхний ээлжинд бол бяцлал хийж сургаад арга зүйн сургаад тийм ээ. Тэрэн дээрээс хуурлаад хүн өөрөө одоо бяцлагаар дамжуул тарнаар дамжуулж одоо өөрийгөө эдгэх юм үйл явц гэж ойлгож байна уу? Ер нь бол одоо хүний бие доторх түүний доторх одоо атом, квантын түвшинд маш нарийн аватаранууд хоосон чанараараа суудсан байдаг. Тэр болгонтой бол харьцуулж сургана гэсэн үг. Тэгээд тухайн эстээр аль хэрэг үйлдийн үр хураагдсан байна. Тэр аватараагаар өөрөөр нь задлуулна гэсэн үг. Хүн бол яг хуу команд өгөгчийн үргэл гүйцэтгэх гэсэн үг. Тэгээд аватараа өөрөө тэр бүгдийг хийгээ авчдаг. Тэгэхээр бол тухайн бяцлагчаас нэг их хүчин чармаалт гаргаад байхгүй. Одоо командын үргээ гүйцэтгээл. Тэгэхээр одоо үүдийн үрээс хамаарсан бий болсон өвчнийг болов цагаад одоо бяцлал тарны аргаар эдгэж яах гэсэн үг. Тийм эдгэх одоо арга зүйнүүдийг зааж байгаа да. Тэгэхээр энд бол нэг юм байдаг штэ. Жишээлх юм бол за энэ бол үүдгийн одоо тэр нөгөө хүний эцэг боёнд өөрөөр хэлбэл мах боддоос өмнө хий биеинд дүүсээ дараагаар нь одоо махан биеинд нь өвчин ирдэг ч гэдэг юм уу. Нэгэнтээ махан биед автсан бодвол наадах ч одоо орчин үеэр эмчилгээс аргагүй ч гэдэг юм уу. Янз бүрийн яриа явдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол энэ танаа энэ бяцлагын одоо тарны эмчилгээний арга бол бусдаас илүү үр дүнтэй байж чадж байгаа юм. Ер нь бол хүнийг өвдөх одоо маш олон шалтгаан байна. За жишээлбэл одоо тэнгэрээс үүсэх өвчин гэж нэлээд одоо тийм олон өвчнгүүд байдаг. Тэнгэрийн өвчин, лусын өвчин гэж байна. Энэнд хэрвээ суралцж чадахгүй бэлэн үйлчлэгээ авъя гэх юм бол одоо манай бяцлаглынхнаас 6 зүйл хамаг амтны одоо ирж байгаа сүрэг энергиудыг нь цэвэрлээд аватараатай нь харьцаад тэгээд өөрийг нь цэвэрлээд өгдөг. Тийм цэвэрлэгээний эмчилгээний арга зүйнүүд бол байна. Түүхийг ингээд харж байхад бол аслагдсан хязгаар нутагт бол одоо эмчилгээний аргууд их ховор байсан байна. Тэр үед одоо жишээлбэл энэ ойрдод эмчлэгч лам гэдэг нэг тийм статустай лам тэрүүгээр явдаг байж одоо айлуудаар ингээд явдаг эмчлэгч. Тэрний яадгүй гэх юм бол одоо ардын уламжилт эмчилгээнээс гадна энэ нууц таринаар эмчилдэг тийм хүмүүс байсан байна. Зүгээр оточ биш. Бүр тусгай эмчлэгч лам нэртэй. Эмчлэгч лам гэдэг оточ биш. Тийм байна тий. Оточтой ч хандна, эмчлэгч ламдаа ч хандна. Тийм байна. Хажуугаар нь бол өөрийгөө өдөр тутамдаа ариусгах одоо мэл вогдыг хийж исэн бүлээний бяцлал өөрийнхөө биеэс хорыг арилгах тийм бяцлаглууд байна. Бүр тэр бяцлал нь өөрийгөө ариусгах бүлээний бяцлал чинь бүр явсаар байгаад одоо бүр төгөлдөржөөд ирэхээр одоо төвчнгийн нэг арга буюу одоо алмаазан бие, солонгийн бие гэдэг юмыг эзэмшээд эхэлдэг. За тэрэн дотроос бол одоо түүхэнд ярих юм бол монголчууд 10,000 гаминтай 400 гула байлдаж хахад тэр дунд бол одоо
солонгон биетэй бясалгаж явж байсан гэж түүх байдаг. За тэр яадаг вөхөр солонгон бие гэдэг нь бол одоо биеийнх нь гадуур юм алмаазан бүрхүүл үүсчдэг. Тэгээд бусад цэргүүдэн хөвтүүлээд ганцаараа босч байлддаг байсан гэж ярьдаг. Тэгээ бүх дайсны бууны ам тэр хүн рүү чиглэдэг. Тэгээд жанжингууд ингээд дээлээ тайлахад халуун сум асгарч ирсэн гэл нэг онгой шиг юм ярьдаг шүү дээ. Тийм одоо кинон дээр яг түүнтэй ялгаахгүй яг тэр чинь болж ирсэн түүх гэж байгаа шүү дээ. 10,000 дайсны бууны амыг өөр дөрөө цоглуулж чаддаг. Тэгээд ингээд дээл нь сумны зэвэр ингээд дүүрээд ирэнгүүт нэг сарх гэж асгачаад дахиад байлдаж өгч яадаг тийм хүн байсан гэж ярьдаг. За тэр үнд нь бол одоо энгийн иргэн байсан, одоо энгийн албат байсан. Богд хаан тэрийг сүүлд нь бол гүн цолоор шагнасан гэсэн одоо тийм баримтч байдаг архивд гүн цолтой. Тэгэхээр нөгөө хүн чинь 42 оны одоо тэр нөгөө 39 оны халах голын дай дээр чинь нэлээд хөгшөрцөн байсан гэж. Жохон залуу байсан бол оролцох юмсан гэдэг. Бүр ингээд байлдах дуртай тий. Үгүй шүү. Тэр одоо 19 оны үед тэр хавцал байлдаж байсан хүн ч одоо 39 он чинь нэлээд хөгшөрцөн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд явж чадахгүй хөгшин тэгээ сууж байсан гэж байна шүү дээ. Бясалгал бол одоо жишээлх юм за яг хүний эрхтэн болгон чухал нь мэдээч. Гэхдээ танаа бясалгалын одоо энэ ерөнхий номлолоор ингэж утсан юм бол хүний тархин илүү чухал юм уу зүрхэн илүү чухал юм уу? Ухамсрын тэр 3 төвийн гурвангийн адилхан л авч үзнэ те ер нь бол. Тэгэхээр тархинд чинь дээд 4 ядам нь орчиж байна. 4 тархи чинь 4 хуваагдаад ингээд нэг дээд тус тусдаа үүрэгтэй. Тарих нийтдээ ерөөдөө нэг үүргийг зэрэг гүйцэтгэхгүй. Жишээл одоо хүн байшин барилга барьлаа гэхэд зүүн тарих хідэн давхар ямар гоё байшин барих уу гэдгээ тооцоолно. А баруун тарих бол төрөвчөө тооцоолно. Тийм олон давхар болохгүй. Тийм гоёыг барихгүй гэдэг. За өнчин тарих болохоор бол одоо мэдээлэлээ цуглуулна. А дунд тарих тэр бүгдийг бүтээн. Тэгэхээр бол нөгөө ядан бурханд байгаа учраас тарих маш эрхэм. За хүний зүрхэнд болохоор бол одоо хүний амин энерги байна. За амин энергийг болохоор бол дагнас төлөвлөдөг. Зүрх тарих хоёр чинь одоо ингээд сүм хийдүүдээр орох чинь эрэгтэй эмэгтэй хоёр ингээд тэрвэрлэгдсэн бурхтууд байж байна. Тэр чинь хүний зүрхний амин энерги бүх дагнасыг төлөөлнө. Бүх дагнас бас одоо тэр хүний амин энергийг төлөөлөх чадвартай байдаг. А дөрвөн тэр догшин ядам чинь зүрх тарих хоёрын нийлмэл байдлаа одоо ингээд зэрэг авч үзэж байна гэдгийг үзүүлсэн байна шүү дээ. За тэр хүүснээс доош 4 хуруу зайд байгаа ч нь болохоор бол одоо бүх мэдээллийг одоо хүлээж авч боловсруулж байна. За хүний бие нас барахад мэдрэмж нь хамгийн сүүлд тасрахтаа хаана төвлөрж байгаа гэхээр бол энэ хүүснээс доош 4 хуруу зайд одоо 2 сүүжний ясны хооронд маш том одоо ухамсарын төв байдаг. За тэгээд ер нь бол монголчууд тарих зүрх хоёроос илүү тэр сүүжний ясны хоорондох ухамсарын төвийг маш илүү хүндэтгдэг байсан учраас хүнийг нас барахад сүүжин доор нь хурганы арьс дэвсдэг. Толгой доор нь болохоор бол чулуу. Тэр сүүжний ясны доор нь хурганы арьс дэвсдэг тийм ёс байна. Тэгэхээр эртнээсээ одоо энэ гурван ухамсарынхаа төвөөс хамгийн чухал нь энэ сүүжний ухамсарын төв гэж одоо ойлгодог байсан байгаа шүү дээ тийм ээ. А бясалгалаараа болохоор адилхан л авч үзэж байгаа юм л да. Ер нь бол бие доторх аялал бол одоо хүмүүс ярьдаг шүү дээ тийм ээ. Ингээд хүний бичсэн номыг судлахаасаа илүү өөрийгөө ухаад би завгүй болчлоо гэдэг. Түүнтэй ялгаахгүй бясалгач хүн ч үсэн ялгаахгүй өөрийнхөө бие доторх аялал нь болохоор бол насан туршийн танин мэдэх байдаг. Сансар огторгууч бас одоо насан туршийн танин мэдэх үү. Одоо астрал аялал, пово аялал. Ер нь бол пово гэдэг маань болохоор бол
хүн сэрүүн байх үедээ нүдэ нээлттэй хийдэг тийм дээд аялал. Астрал аялал бол заавал одоо оронд орж одоо зүүд нойрны ахуйд хийдэг. За Европт бол астрал аялал хийж байгаа хүмүүсийг бол одоо тийм мэрэгжилтэн бясалгачдыг цуглуулад, унтуулад ингээд астрал аяллыг хийлгэхэд бол тэр хүний сүнс нь мэлмигээрээ гараад тэгээд тэрнээс нь цагаан гэрэл ингээд тасралтгүй хөврөөд гэрэл одоо яг аппаратаар үзэж бол яг энэ одоо зүгээр зүүдэлж гэнэ үү эсвэл яг зоригтой бяцлаглаар зүүдэлж гэнэ үү гэдгийг нь олж тогтоож исэн. За ер нь бол Бурхан багшийн хийж исэн бяцлаглыг бол Пова бяцлал гэж үздэг. Бурхан багш одоо төгс гэгэрснээс хойш насан туршдаа Повогийн байдал байсан. За Пова бяцлагж байгаа хүн болохоор бол хамрынхаа үзүүрийг хараад нүдэн хаах санилтын байдалтай хийдэг ийм бяцлал. За тэгээд тэр Повогийн чинь бяцлаглаар тэр сансар огторгуу Абидарма номоо бичсэн байна шүү дээ. Одоо ингээд хүн өдөрт нэг 10 минут ч юм уу тийм ээ. Бяцлагчаад ядангуяа та сая ярьлаа шүү дээ. Одоо Пова бяцлагууд ингээд сэрүүн нөхцөлд хийж болдог. Ямар ч одоо орчин хийхэд тохиромжтой юм бяцлаглаа гэж. Тэгэхээр ингээд нэг 10 минут ч юм уу өөртөө өдөр зориулдаг байхад хэр өөрчлөлт гарч байна. Одоо өөрийнхөө одоо шавнарын жишээн дээрээс өдөрт нэг 10 минут бяцлал хийгээд байхад хүний дотоод ухамсар, хүч чадал сэргээд ирдэг. За тэгээд хамгийн гол нь эрүүл сарвал байхад биеэс бүх хорууд одоо арилж байна. Хор гадагшлуулж байна. За тэгэхээр одоо хүмүүс баярлахаар чи янз янзын одоо хүнээс ялгарч байгаа гормонууд байгаа шүү дээ тийм ээ. Допамин гэж ялгарч байна. Эндорфин гэдээ ялгарч байна. Тэр бүгдээ автоматар ялгаруулах команд өгч чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр чинь өөрийгөө ариусгах гормонууд болоо явчихдаг. Манай бяцлаглалын хувьд болохоор бол нэг 10 минут одоо өөр дөрөө төвлөрөөд өөрийнхөө эд эсэн дээр төвлөрөөд бүр атом квант дээр төвлөрөөд ингээд өндөр давтамж аваад. За тэгэхээр хүний бие дотор тодорхой хэмжээний давтамж байдаг. Тэрийг өндөрсгөж өөрийнхөө биенээс хорыг зайлуулж гэсэн. Цацарж байгаа цацраг одоо тэр давтамж долгионуудыг оршихуун бүх зүйлээс ялгарч байгаа гэдгийг тогтоосон. За жишээлбэл байр байшин одоо байшингийн ханнаас 1 секундэд 8 одоо 18 зэрэгт герц ялгарч байна. За хүнээс болохоор бол 10 зэрэгт герц энгийн хүнээс шүү дээ бяцлал хийгээгүй хүнээс ялгарч байна. Өндөр давтамж гэснээс одоо хүний тэр давтамж нь ундаг тохиолдол байна уу? Тэр өндөр давтамж гэж юу нэг яг юуг тодорхойлоод байна? Энгийн хүнд байдаг юм уу? Эсвэл одоо тийм зөвхөн бяцлагч нарт одоо илүү их байдаг юм уу? Хүний давтамж ер нь 10 зэрэгт дээрээс нэх унахгүй ер нь байгаад байна. Бяцлал хийхээр харин өсөж болдог. За тэгэхээр дээд хязгаар гэж байна уу? Дээд хязгаар гэж байна. За сансар огторгуун ерхий давтамж бол хаасаагүй оршигч атомынхаа давтамжаас байдаг. Атом цөмийн давтамж. За цөмийн давтамж бол 10-ын 20 зэрэгт. Одоо энэ сансар огторгууд байгаа хамгийн дээд давтамж нь 10-ын 20 зэрэгт байдаг. За бүр квантад бол энийг болохоор бол квантын флуктуац гэж нэрлэдэг байгаа. Одоо мөнхийн чичиргэн дотор байна гэдэг. За тэр мөнхийн чичиргээ тэрийг одоо ухамсараараа бяцлал хийгээд өдөөж уртцгаж болдог. За манай бяцлаглын 10 минут өдөр болгон хийдэг бяцлал нь болохоор бол өөрийнхөө биеийг цэвэрлэх одоо сансар огторгуун буюу одоо цөмийн давтамжаас 2 нэгжээр илүү 10-ын 22 зэрэгтээр байхыг хичээдэг. За энэ сансар огторгуун хамгийн дээд хэмжээс буюу 10-ын 20 зэрэгтийг одоо бяцлагч хүний давтамж яаж дээшээгээ давж гарах вэ гэхээр бол багаж хэрэгтэй. За тэр багаж нь болохоор бол юу гэдэг вэ гэхээр бол хүний өөрийнх нь амин эрчим нөгөө эмхтээлэг, дагналаг эрчмийг одоо сүнснээсээ гаргаж ирдэг. За энийг болохоор бол одоо нууц таринд бол хаждын йог гэж нэрлэдэг. Хажид. За сүнсний их дагна гэж одоо орчин үед бол нэрлэж байна. За тэгэхээр энэ хажид буюу одоо бидний сүнсний их дагна маань бол
өөрөө ямар махбод дээр тулгуурдаг гэхээр бол гэрэл махбод, гал махбод дээр тулгуурдаг. Тийм учраас зүрхэнд амьдарч байна. Энэ зүрхэнд амьдарж байгаа гал махбодын чадварыг ашиглаад 10-ын 22 зэрэгтэд барина уу гэд ингээд команд өгчхөөр ертөнцийн одоо дээд хязгаараас давсан давтамжийг өөрөө гараад ирдэг. Энгийн хүнээс илүү сансар огторгуун давтамжаас илүү гэрэл гарахаар дээд хүчнүүд ирж одоо шав болох эсвэл харилцах их хүсэлтэй болдог гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр их гэрлийг чинь одоо бидний зүрхэн дээрээс сүнслэг ах маань өөрөө гаргаад ирдэг. Бясалгач хүн энийг ямар нэгэн одоо арга зүгээр хүчээр гарах гэж чадахгүй. Энийг одоо бэлэн багаж буюу бидний сүнслэг их даг нь өөрөө гаргачдаг байна шүү дээ. За тэгэхээр 1 секундэд болж байгаа өөрчлөлтийг бол давтамж гэж байгаа. Гэрт. За тэгэхээр 1 секундэд одоо 10-22 зэрэгт гэдэг маань бол төгс одоо цаг. Бүх бясалгал, бүх ололт амжилт бол одоо цаг дээр байхыг бол одоо шаардж байна л да. Хүний тархич нь голцоо өнгөрсөн рүүгээ явчоод давтамжаа унгаад байдаг. Одоо унахч байхдаа дээш нь өсгөж чаддгүй. Бүх хүнд тийм чадвар байдаг боловч ирээдүйн рүү савлж байна. Хүний одоо цагт бол эсэн бусын мэдээлэл савлаад байна. За голцоо өнгөрсөндөө амьдраад байна. Тэгэхээр бидний сүнслэг ахуй тэр өндөр давтамжийг хизээ ялгуурах боломжтой гэх юм бол одоо цаг дээр. Манай бясалгалын гол амжилт бол одоо цагийг 1 секундыг хэд хуваасан бэ гэдэг дээр л ажилласан гэсэн. 1 секундыг 10-ын 22 зэрэгт нэгийн ард 22 тэг тавьсан тоогоор бид нар энэ амжилтыг бүтээсэн. Ингээд бол одоо нөгөө юу чинь Нарвын 6 ёг сайхан энэ зүйлүүд чинь ингээд бийжиж ирж байна да. За баярлалаа. Одоо тэгээд бид нар маш сонирхолтой яриа өрнүүллээ. Тэгээд энэ маань мэдээж үзэгчдийн хувьд бол бас нэгийг хэрэгцүүлж хоёрыг тунгаах шалтгаан болно гэж бодож байна. Яг гэвэл одоо Гүрүү Готабагийн өгүүлсэн юм донд ялангуяа саяын сүүлчийн өгүүлбэр бол чухал байна. Одоо цаг гэдэг. Өөрөөр хэлбэл өнгөрснөөрөө битгий амьдрал ирээдүйд бүү санаа зов зөвхөн энэ цаг дээр энэ мөчийг одоо амьдралын өчр утга болоё. Түүний тулд одоо бясалгалаар хичээлэх хэрэгтэй. Өөрийгөө өдөртөж чаддаг, зохицуулж хань чаддаг одоо энэ гайхамшигт зэмсэг бол бясалгал юм а гэдгийг одоо ойлгож өгсөнд баярлалаа. Тэгэхээр та бүхэнд 15 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа.